За сайн байцгаана уу хүмүүдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээрээ химийн урвалын төрөл гэсэн сэдвийг үзнэ. За тэгэхээр бид нар химийн урвалын төрөл гэсэн сэдвийг үзэхээс өмнө химийн урвал гэж юу вэ гэдгийг мэдэх хэрэг гарах нь байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр бодис болгон урвалд орж байгаа бол хувирал гардаг тий. Тэгэхээр нэг бодис өөр бодис болоод хувирах үзэгдлийг химийн урвал гэж нэрлэдэг байх нэ. За тэгвэл энэ химийн урвалууд үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг. За эхнийх нь нэгдэх, задрах, халах, солилцох гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй байдаг байна. Тэгэхээр бид нар өнөөдрийн хичээлээрээ нэгдэх, задрах, халагдах, солилцох гэсэн дөрвөн төрлөө ялгаж сурах нэ. За тэгвэл энэхүү жишээг харъя бүгд. А дээр нэмдэг нь BC тэнцүү, А Z дээр нэмдэг нь B гэсэн урвалын схем байна. За тэгэхээр энэ урвалын схем нь ямар урвалын төрөл бэ? За тэгвэл энэхүү урвалын схем нь болохоор халах урвалын төрөл байх нэ. За тэгэхээр бид нар яг халах урвал гэж юу вэ гэдэг тодорхойлолтоо үзэх юм бол урвалд орж буй дан бодис нь химийн идэвхэр муу бодисыг нэгдлээс нь төрөх замаар явагдах урвалыг л халах урвал гэж нэрлэдэг байгаамаа. За тэгвэл бүгдээ жишээг харъя. За төмөр зэсээс идэвхтэй учраас төмөр зэсийг нэгдлээс нь түрж гаргаад төмрийн холоорыг буюу давс үүсээд за тэгээд зэс нь дангаараа ялгарч байна гэсэн үг байна. За тэгвэл эсэлтэй ангижрах урвал гэж юу вэ? За халах урвал дотроо ерөнхийдөө бол эсэлтэй ангижрах урвал гэж бид нэг ойлголтыг мэдэх ёстой. За тэгэхээр 2 буюу түүнээс дээш элементийн эсэлтгүүн хэм өөрчлөгдөн явагдаж буй урвалыг эсэлтэй ангижрах урвал гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр эсэлтгүүн хэм гэж юу вэ гэхлээр бид нар урвалынхаа элемент ихэд дээд буланд нь валентийн дагууд нэмэх хасах гэсэн цэнгээр бичиж тэмдэглэдэг тоог бол эсэлтгүүн хэм гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ эсэлтгүүн хэм нь өөрчлөгдөд явж байгаа урвалыг эсэлтэй ангижрах урвал гэж нэрлэдэг байх нэ. За тэгвэл дараагийн схем нь А дээр нэмдэг нь B тэнцүү AB гэж байна. За тэгэхээр энэчнээс харахаар бид нар зурган дээрээс ажиглахад яг нь хоёр өөр элемент буюу нэгдлүүд нийлээд нэг бодис бололд үүсэж байна гэж харж болох нь байна. Тэгэхээр энэ урвалын жишээ нь бол яг нь ус төрөгчдөр холоорыг нэмлээ. За энэ дээр давсны хүчил үүсэж байна. За нүүрсийг шатаалаа. Тэгэхээр нүүрс хүчлийн хий буюу утаа ялгараад тэгээд утаа ялгарч байна гэдэг чинь тодорхой хэмжээгээр дулаан мөн ялгарч байна гэсэн үг байна. Тэгэхээр ингээд хоёр элементүүд нэгдээд нэг болохыг за нэгдэх урвал гэж нэрлэдэг байна. За тэгвэл энэ нэгдэх урвал гэж юу юм бэ гэхлээр 2 буюу түүнээс дээш тооны дан ба нийлмэл бодис нэгдэж нэг нийлмэл бодис үүсэхийг за нэгдэх урвал гэж нэрлэдэг байх нэ. За дараагийн схем нь тэгвэл бүгдээрээ AB буюу нэг нэгдэл нь задраад A дээр нэмдэг нь B болоо үүсэж байна. Тэгэхээр энэ өндөг хагарлаа. За хайлсуулан дэгдэхээ үүсдэг. Тэгэхээр энэчнээс нэг бодисоос хоёр өөр элемент үүсэж байна гэж ойлгож болох нь байна. Тэгвэл жишээ дээр ажиллая бүгдээрээ. За магний карбонат нь магний оксид бол нүүрс хүчлийн хий болоо халаалтын дор задардаг юм байна. За тэгвэл зэсийн гэдрэ оксид нь за зэсийн оксид болон ус болоод мөн тодорхой хэмжээний дулааныг бүртөө шингээгээд задардаг байх нэ. За ингээд нэг бодис хоёр өөр элемент эсвэл хоёр өөр нэгдэл болоод задарч байгаа энэ урвалыг за задрах урвал гэж нэрлэх нэ. За тэгвэл задрах урвалын тодорхойлолт нь бол нэг нийлмэл бодисоос 2 ба түүнээс дээш тооны дан ба нийлмэл бодис үүсэх урвалыг задрах урвал гэж нэрлэдэг байх нэ. За дараагийн схем нь тэгвэл AB дээр нэмдэг нь CD тэнцүү AD дээр нэмдэг нь CB гэсэн схем байна. За тэгэхээр энэхүү схемийг ажиглахлаар бид нар за AC нь өөрсдийнхөө ард байгаа буюу сөрөг цэнэгтэй ион буюу BD-гээ солилцох урвал явагдаж байна гэж харж болох нь байна. За тэгэхээр жишээн дээр натрийн гидр оксид дээр хөхрийн хүчлийг нэмжээ. За энэчнээс натрийн сульфат үүсээд ус үүсэж байна. Тэгэхээр энэ нь болохоор натрийн ус төрөгч нь хоорондоо сульфат хүчил төрөгч гэсэн хоёр сөрөг ионуудын хоорондоо солилцож байгаа гэсэн үг. Тэгэхээр үүний дунд бол солилцох урвал явагдаж байна гэсэн үг байна. За солилцох урвалын тодорхойлолт нь болохоор хоёр нийлмэл бодис хоорондоо харилцан үйлчлээд шинэ хоёр нийлмэл бодис үүсэх урвалыг л солилцох урвал гэж нэрлэдэг байх нэ.
За бүгдээрээ дасгал ажиллая. За тэгэхээр энд дөрвөн урвалын тэгштэл бичигдсэн байна. Энэ урвалын тэгштгэлүүдийг хараад урвалын төрлөөр нь ангилах нь. За бүгдээрээ 1 минут ажиллачээ. Тэгээ багштайгаа хариугаа тулгая. За эхний урвал нь натрийг шатаасан буюу хүчил төрөгчтэй урвалд оруулсан байна. За тэгсэн натрийн гидро оксид үүссэн байна. Тэгэхээр энэчнээс харахаар хоёр элемент нь нэгдээд нэг нийлмэл бодис үүсэж байгаа учраас энэ нь нэгдэх урвал ах нэ. За хоёр дахь урвалын тэгштэл нь натрийн гидро оксид нүүрсний хүчилтэй урвалд ороод натрийн карбонат үүсээд ус үүсэж байна. Тэгэхээр натрийн ус төрөгч хоёр нь ардаа байгаа карбонат хүчил төрөгчийн хоорондоо солилцож байгаа учраас энэ урвал нь солилцох урвалын төрөлд орох нэ. За 3 дахь урвалын тэгштэл нь кальций карбонатанд задраад кальций оксидээр нэмдэг нүрс хүчлэхий үүсгэсэн байна. Тэгэхээр энэ нь задрах урвалын төрөлдөө орно гэсэн үг байна. За хамгийн сүүлийнх нь төмөр дээр давсны хүчлийг нэмсэн төмөр ус төрөгчөөс идэвхтэй учраас ус төрөгчийг нэг талаас нь түрээд гаргацсан байна. Тэгэхээр энэ нь идэвхтэй металл нь идэвхгүй металлаа нэг талаас нь түрж гаргана гэдэг нь бол энэ нь халах урвалын төрөл байна гэж үзэж болох нь байна. За бүгдээрээ багштайгаа тулгаад дэвтэртээ тэмдэглэл хийгээрэй. За тэгвэл дараах урвалуудыг дахиад бүгдээрээ урвалын төрлөөр нь ангилъя. За тэгэхээр эхний урвал дээр болохоор цайр нь ус төрөгчөөс идэвхтэй учраас нэг талээс нь түрээд цайрын боромод үүсээд ус төрөгч ялгарсан харагдаж байна. Тэгэхээр энд идэвхтэй нэтгэхгүйгээр төржил байгаа бол энд ерөнхийдөө бол халах урвал явагдаж байна гэж ойлгож болох нь. За хоёр дахь дээр нь баарын хоолойрыг нүрс өхрийн хүчилтэй урвалд орсон байна. Тэгэхээр энэ нь холоор болон сульфат ионоо хоорондоо солилцоод баарын сульфат давсны хүчил үүссэн учраас энэ солилцох урвал аах нь. За гурав дахь нь магний хлортой урвалд ороод магний хлорид буюу давс үүсгэсэн байна. Тэгэхээр энэ нэгдээд нэг болцсон нэгдэх урвал. За хамгийн сүүлийнх нь нүүрсний хүчлэн задраад ус болон нүүрс хүчлийг үүсгэсэн учраас энэ нь задрах урвалын жишээ тус байна гэсэн үг байна. За тэгэхээр бүгдээр энийг урвалын төрлөөр нь ангилаад ерөнхийдөө бол сурсан гэж ойлгож болох нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.